Сайн байцгаана уу? За шинээр бүртгэл үүсгэхдээ тоогооч нэгтлэнгийн эрхийг үүсгэхдээ хэрэглэгч дотор багш нар гэд орно. Багш нар гэж оронгууд шинэ бүртгэл гэд хэсэг байгаа. Шинэ бүртгэл дээрээ дарахаар тухайн тоогооч нэгтлэнгийн овог нэр мэдээж регистрийн дугаар, усны дугаар, имэйл хаяг гэх мэтчлэн талбаруудыг бөглөөд хэрэглэгчийн төрөл гэдэг дээр болвол тоогооч нэгтлэн гэсэн хэрэглэгчийн төрлүүдээ болвол сонгоод өчнөө гэсэн үг. Бүгдээрээ талбараа бөглөж үзье. Овгийн хийх нь вэ те. Нэрийг орууллаа. Тэгээ хүүсийн сонголоо. Мэдээж регистрийг нь бол зайлшгүй оруулна. Энэ талбарууд бол зайлшгүй бөглөгдөх талбар учраас энийг бол зайлшгүй бөглөнө гэсэн үг. Мэйл хаягийг нь бол оруулна. Тэгээд хэрэглэгчийн төрлөө сонгоно. Энэ дээр бол нэгтлэн тоогооч хоёроо бол сонгож өгнө шүү дээ, тий. Нэвтрэх нэрийг бол эхний ээлжинд бол арга зүйч нар маань өөрсдөө үүсгээд өгчих, тий. Ямар байх вэ гэдгээ бол эхний ээлжинд бол өөрсдөө үүсгээд өгчих. Тэгээд нэвтрэх нэр нууц үгийг нь бол өөрсдөө ороод өөрчлөх боломжтой учраас ерөнхийдөө бол эхний ээлжинд бол үүсгэж өгж байгаа шүү. Тэгээд хадгалах товчлуураа дарлаа. Хэрэглэгч амжилттай бүртгэгдлээ эхний хэрэглэгч маань бүртгэгдчихлээ тий. Одоо тэгээд дараагийнхаа хэрэглэгчийг бол ингээд бүртгээд явнаа гэсэн үг. Ингэж одоо тоогооч болон нэгтлэн дээрээ хэрэглэгчийн эрхийг бол үүсгэж өгнө гэсэн үг шүү. Энэ дээр бол ингээд харагдчих штэ тий. Энэ тоогоочийн эрх байна, нэгтлэн бодогчийн эрх байна тий. Энэ дээр бас ингээд төрөний үүсгэсэн тоогоочийн эрх маань энд ингээ харагдаж байна гэсэн үг. Ингэж тоогооч нэгтлэн хоёр дээрээ зайлшгүй эрх үүсгэж өгнө. Үүсгэж өгсөний дараа тэр хэд маань систем рүүгээ нэвтрэхэд тухайн яг хэрэглэгчийн төвшөнд те хэрэглэгчид тохирсон тийм менюнууд гарч ирнэ гэсэн үг. Анхаарал тавьсанд баярлалаа.